За оройн нэмийн түрэнгийн оруулагч нараа. За гал зогсох хэлц худлаа. Дөрөв сайхан Donald Trump-ийн пост тавьсан байна. Юу юм бэ гэх юм бол whole civilization will die tonight. Иран Перс үндэстэн өнөөдөр ерөөхдөө нэг соёл нэг үндэстэн өнөөдөр алга болноо. Хизээш эргэж ирэхгүй. Энэ бол баг гитлэр шиг ярьж байна те. За ийм юм би хүсэхгүй байна. Гэхдээ болох баха. Одоо бид нэр энэ засгийн газрыг тэр ч ихтэй солилцсон. Тэ засгийн газар тэр ч ихтэй эргэцэн байгаа. Одоо хүмүүс нь солигдсон. За өөр илүү ухаантай илүү мэдрэмжтэй мэдрэл муутай хүмүүс биш болохоор гайхалтай гоё юм болох магадaltaй. Гэхдээ хэм идэвхтэй гэж. Иран шууд болохгүй. Strait of Hormuz-ыг нээж болохгүй. Хөшүүрэг алдна гэсэн. Strait of Hormuz-ыг нээчих юм бол дараа нь эргүүлээ хаачих юм бол өөрөө буруутан болно. Одоохондоо дэлхийн ертөнц бүгдээрээ хэнийг буруутгах байгаа юм бэ гэх юм бол Donald Trump Израилийг буруутгах байгаа. Strait of Hormuz-ыг нээгээд хэвэн болгочоо 2 юм уу 3 юм уу 4-7 оны дараа Иран дахиад хаачих юм бол хүн болгон Ираныг буруутгах эхэлнэ. Тийм учраас энэ хүзрийг дахиж тоглох ер нь бол боломжгүй. Энэ улаан хүн одоо ашигласан. Тэгээд тоглоом дуустал нь энийг тоглоно гэсэн. За тэгээд Америк Израильчууд гүүр бөмбөгтөөд эхэлсэн. Тэгээ өмнөх түрүүний видеон дээр орч амжаагүй юу харагдж байна гэх юм бол Оросын тэ Уралсын нефтний үн саяхан бараг $40-30 байсан юм бол одоо $120 бараг хүрсэн байна. 2014 оноос хойш хамгийн өндөр ханш дээр ирсэн байгаа. Иран ерөөдөө тэ галзуухсах хилцлээс татгалцсан Мирабад онгоцны буудал дил бавсан. За тэгээд саяхан Америк Израильчууд юу хийгээд эхэлсэн бэ гэх юм бол Karg арлыг бөмбөгтөөд эхэлсэн. Энэ арлаар дамжаад Ираны газ нефтний экспортын 90% гарч байгаа. За энийг эзлээд авчих юм бол эсвэл энийг бөмбөгдөх юм бол Иранчууд юу хийх юм бэ гэх юм Сауди Араб, Катар үлдсэн дэд бүтцийг бас бодоо олгоно. Нэмээд тэ юу болох юм бэ гэвэл амжигтай энэ хэсгийг хаачих байх. Энийг хаачих юм бол тэ Gulf of Aden Suez Canal яг энд байгаа тэ Suez Canal энэ тэ энийг англичууд барьсан. Энийг хаачих юм бол онгоцууд энүүгээрээ тойрох ёстой болно гэсэн. За тэгээд маш олон тэ тээвэр хийдэг томоохон газ нефт тээвэрлэдэг онгоц энд гацсан байгаа. Дэлхийн бараг 15-20% нь энэ гацсан байгаа. Эдгээр юу ч тээвэрлэхгүй байгаа. Окей. Тэгээд одоо Европоос Аз руу Европ руу Азаас Америк, Бразил гэх мэт чинь ингээд явдаг усан онгоцнууд юу их ёстой болж байна гэх юм бол Африкаараа тойрно гэсэн үг. Cape of Good Horn тэ Cape Town, Cape of Good Horn ороо ингээд тойрно гэсэн үг. За нэг усан онгоц илүү цөөхөн рейсинг гэсэн үг. Нэг усан онгоц тээврийн хугацаа илүү урт болно гэсэн үг. Тээврийн хугацаа илүү болно, эргэлтийн хөрөнгө багасгах нь нэмээд юу болох юм бэ гэх юм бол дэлхийд даяар тээврийн үртэг нэмэгдэнэ. За тэгээд импортын бараа худалдаж авдаг компаниуд бараагаа ер нь бол хангамжийнхаа сүлжээгээ аль болох ойрхон болгоорой. Тэ Хятадаас, Оросоос ерөөдөө бараа материал авах хэрэгтэй болно. Европоос юм импортлно гэдэг чинь одоо тэ энэ хэсэг хаагдчих юм бол тэ энэ Strait of Suez Canal-аар ингээ явах нь худлаа болцсон шүү. Тэ ерөөдөө Америкаас, Японоос тээвэр худалдаа болтой. Айгүй гэхдээ Европ бараа одоо тасарч магадгүй тэгээ өвтгөн тэнгэр рүү пуужинд нь гэсэн үг. Харамсалтай. Окей, тэрэндээ та өөрийнхөө бэлдээр яв. Хуцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаастай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За
чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд School community дотор уулзъя. Окей. Одоо хэдүүлээ буцаагаад зах зээл рүү орцгаая. Тэгээ өнөөдрийн зах зээлийн судалгаа тайлбар бас явуулсан байгаа. Имэйлээр шалгаарай. Бас манай School community дотор бас тавьсан байгаа. За, йен долларын хааш үзүүлж байгаа. Ер нь хүмүүс танаа юу хардсан бэ гэх юм бол доллар йений хаашийг хардаг. Тэ? Одоо эсрэгээрээ тэ юу харж байна гэх юм бол тэ 1 йенээр хэдэн доллар авч болох юм бэ? 0.006. Окей. Тэ та мэдж байгаа юм бол 1 йен ойролцоогоо 160 одоо болцсон байгаа. Эсрэгээр нэг хараад үзэх юм бол та юу харж байна гэвэл йен ийм сул хизээ хамгийн сүлд байсан юм бэ гэвэл тэ 1990 оны үеэр 1990 оны үеэр йен ийм сул байсан. За тэгээд дараагийн зогсоол хаана юм бэ гэх юм бол 0.5 хүрнэ. За тэгээд сонирхолтой хэдүүлээ зүгээр энийг эргүүлээ үзчихье заяа. Окей, эргүүлчихье. Тэгээд юу харагдаж байна? Тэ? Юу харагдаж байна? Амар том basing pattern харагдаж байгаа зү. Тэгээд хэдүүлээ энэ дээр энийг зуруудаг. Амар том basic pattern. За тэгээд хэдүүлээ энэ дээр бас зүгээр шинжилгээ хийгээд үзчихье. Fibonacci оргилцэг, бүрэн retraction. Одоо 0.6 дээр нэлээд цаг хугацаа авсан. Одоо хэдэн жил болсон бэ гэх юм бол бараг 4 жил болсон. Дараагийн шат нь хаана юм бэ гэх юм бол тэ 0.004. Тэрний дараа хаана юм бэ гэх юм бол 0.001. Окей. За Японы инфляци амар өндөр болно. Японы экспорт хямдхан болно гэсэн үг байна тэ. Японоос бараа үйлчлэгээ хүнсний бүтээгдэхүүн хямдхан болно. Окей. Тэр нь бол нэг сайн мэдээ. Япон руу аялах, тэнд суши идэх, үйлчлэгээ авах хямдхан болно. Окей. Япончууд өөрөө гадагшаа явах тэ Япончууд өөрөө бараа импортлох хэрэглэх амар үнэтэй болно. Тэгээ Япон одоо Японы хувьд бол ямар цаг хугацаа ирж байгаа юм бэ гэх юм бол Монголтой адилхан. Тэ амар өндөр инфляц, импортын бараа үргэлж өнөөр өсчдөг, үйл хөдлөлийн өртөг, бүх юм ингээ өсөө явждаг. Яагаад вэ гэх юм бол мөнгө хэвлэх ёстой. За нэг талдаа ийм. Нөгөө талдаа хэдүүлээ бас Japanese government bond харах юм бол Японы засгийн газрын бондыг ингээ хараад үзэх юм бол амар болж байгаа гэсэн. Энэ бас нөгөө эргүүлсэн байгаа. Хэдүүлээ бас энийг de-invert хийчих юм бол энийг би бас айгүй олон жил сар ингээ ярьж байгаа. За энд юу харагдаж байна гэх юм бол зүгээр аимшигтай өмнөх resistance хаана байсан бэ гэх юм бол 2.3 тэрийг сая цөмлөөд явцсан. Энийг баг log scale-ээр харахгүй болохгүй байна. За тэгээд юу харагдаж байна гэх юм бол айгүй цэвэрхэн тэ uptrend энд харагдаж байна. Тэгээд энэ хаашаа явах юм бэ гэх юм бол ингээл дээшээ явчих гэсэн үг. За гэхдээ энэ цэгцтэй ингээд ерөөхдөө дээшээ явахгүй энэ яадаг юм бэ гэх юм бол хизээ нэгэн цагт ингээ exponential болоод ирчихдэг. За тэгээд хаан зогсох юм бэ гэх юм бол hyperinflation тэгээд Японы мөнгөний систем ерөөхдөө өөрчлөгдөн. За тэгээд Японы санхүүгийн байгууллагууд тэтгэврийн сан банкуд ерөөхдөө хүнд байдалд орно. Ингээ хараад үзэх юм бол Японы санхүүгийн салбар, Японы одоо байгаа йен, засгийн газрын үр гих мэтчлэн ерөөхдөө удахгүй ирэх 3-4 жилийн хугацаанд, за магадгүй 5 жилийн хугацаанд байхгүй болно. Окей? Байхгүй болно. Тэгээд ерөнхийдөө засгийн газрын бүх юм ингээ өөрчлөгддөг. Йен өөрчлөгдөн, төв банк өөрчлөгдөн, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөн, хөдөлмөрийн гэрээ өөрчлөгдөн, тэтгэврийн систем ер нь бол бүх юм reset болно. За тэгээд Японд амьдарч байгаа хүмүүс тэрнээ бэлэн байгаараа одоо доллар йений хааш ингээ харуулсан байна. Өмнөх хаана байгаа юм бэ гэх юм бол 24 онд энэ 161 хүрсэн одоо ерөөдөө хаашаа явах гээд байна гэх юм бол амар ойлгомжтой. Бас нүсэр том флаг харагдаж байгаа. Тэгээд дараагийн шат хаана юм бэ гэх юм бол 175 тэгээд удахгүй нэг 2-3 жилийн дараа 200 хүрнэ йен юуны хааш. За дараагийн валют юу юм бэ гэх юм бол еврогийн хэдүүлээ харцгаая. За энэ бас жоохон урт хугацаа 2020 оноос энийг харуулж байгаа. Гэхдээ энийг зүгээр эргүүлчих заа. Inversion хийчих. Тэгэх юм бол бас нэг зарим нь илүү ойлгомжтой болно. Урт хугацаагаараа харцгаая. За тэгээд юу болж байна гэх юм бол тэ энэ айгуу цэвэрхэн харагдаж байна. Ер нь бол евро ингээл чангараад байсан. Тэ та харж байгаа юм бол тэ энд нэг циклэрээ чангарж үзээд буцаага retraction дахиад чангарах гэж үзээд failed. Тэгээд ерөөхдөө энэ чангарч байгаа channel трендээ алдсан. Тэгээд энд нэг алдах гэж үзсэн. Дахиад нэг алдах гэж үзсэн. Retest тэгээд одоо ерөөхдөө тэр чигт алдсан.
одоо хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол ингээд дэшээ яваад эхэлж байгаа. За бас энд юу харагдаж байна гэх юм бол жижигхэн cup and handle тэгээд ерөөд одоо breakout бэлэн тэгээд энийг буцаагаад inversion хийгээд үзчихье тий. Тэгээд ер нь та харж байгаа бол энд нэг үдсэн. За одоо тренд алдаж эхэлж байна тий. Retest хийгээд failed тэгээд одоо хаашаа явах гээд байна гэх юм бол ингээд ерөнхийдөө доошоо явах гээд байна. Их Британий фунт ерөнхийдөө яг адилхан. Тэгээ хамгийн сүүлд үлдэх валют юу юм бэ гэх юм бол $80 хамгийн сүүлд ганцаараа үлдэнэ. Yen men яахын хэдүүлээ. Юан яаж маахын хэдүүлээ зүгээр харцгаая. Утахгүй тэр бас шийдэгдэх болно. За долларыг хараад үзэх юм бол ер нь бол удахгүй шийдвэрлэлийн цэг дээр ирсэн байна. Та харж байгаа бол нэг тренд лайн байгаа. Тэ өмнө нь бол яг энэ тренд лайныг ер нь бол ингээд энэ тэ 26 он 1 сард эхэлсэн. Энэ жилдээ ерөөдөө эхэлсэн тренд энүүгээр ингээд дэше явж байгаа. Заавчгүй энийг мөрдөх ерөөсө хэрэггүй. Гэхдээ та энд юу харж байна гэх юм бол энд томоохон U band resistance байна. Энийг 1 удаа, 2 удаа, 3 удаа, 4 удаа тогшсон. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол өмнө би бас зөндөө хэлчихсэн. Энд ерөөдөө breakout хийх гэж үзээд failed маш олон хүмүүс нь ерөөдөө доллараас салсан. За тэгээд ерөөдөө доллараас хүмүүс нь салаад аваад зараад тэгээд жоохон дахиад хүч аваад авах хүмүүс нь энд аваад зарах хүмүүс нь дахиад зараад шинээр авах хүмүүс нь энд аваад зарах хүмүүс нь бас зараад тий дахиад шинээр гарч байгаа авъя гэсэн хүмүүс гарч ирээд нэмж аваад зарах хүмүүс нь зараад тэгээд юу болж байна гэх юм бол зарах энд маш олон хүмүүс нь зарсан илүү цөөхөн хүмүүс нь зарсан бүр илүү цөөхөн хүмүүс нь зарсан бүр илүү цөөхөн хүмүүс нь зарсан бүр илүү цөөхөн хүмүүс зарсан одоо бүр цөөхөн хүмүүс нь зарж байгаа. Тийм учраас дараагийн low дараагийн ёроол өмнөх ёроолоос дээгүүр төвшөнд байна. За дээд цагт за энэ 99 мөс хавцаа доллароо зарахгүй надад одоо доллар хэрэгтэй байна гэсэн хүмүүс үлдчихэж байгаа. За тэгэд энэ 100-аас одоо долларын индекс 100 105 100.5 дээр доогуур зарах хүмүүс нь алга болсныхаа дараа дахиад 100.5 дээр доллар болтох байхгүй. За тэгээд ер нь юу болох юм бэ гэх юм бол retest тэгээд ингээд дэше явчихна. За тэгээд юу харагдаж байна гэх юм бол жоохон хугацаагаар ингээд хойшлоод үзэх юм бол resistance хаана явж байна гэх юм бол ер нь бол одоо resistance-ийг баг эвтгэхэд байгаа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ 101-ийг тий энэ 101 хавцаагийг тий breakout хийчих юм бол дараагийн target юу харагдаж байна гэх юм бол ер нь бол 103 104 тэгээд эх хэдэн сарууд эх жил хүртэл доллар хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 106 бүр тэрнээс хойш. Тэгээд одоо юу харах хэрэгтэй юм бэ гэх юм бол Европыг харах хэрэгтэй байгаа. Европ суларч байна, евро суларч байна, йен суларч байна. Ерөнхийдөө бид нар бүгдээрээ суларч байгаа. Хятадууд бас өөрийнхөө валютаар илүү үнэтэй үнээр газ нефтийг худалдаж авч байгаа гэх мэтчлэн. Тэгээд ер нь бол эвгүй харагдаж байна. За нөгөө саяхан нэмж худалдаж авсан манай EQR resource айгүй хөрхэн явж байна. Хэдүүлээ ямар хаашин дээр худалдаа авсан бэ гэх юм бол 29.5 30 хавцаа сая энэ хаваар нэмж авсан. Тэрнээс хойш ерөөдөө хөрхэн 10%-аар өссөн байна. Тэ энэ бол good. Энэс илүү ерөөдөө бид нэг сүртэй нэмэх хэрэггүй. Манай багц дотор бас айгүй хөрхэн өсөлт үзүүлж байгаа APA тэ APA Corporation саяхан ер нь бол зогсолтгүй ингээд дэшээ пуужинтлаа хэдүүлээ 30 хавцаа худалдаж авсан одоо 43 дээр явж байна. Одоо юу болсон бэ гэх юм бол нэг жижигхэн bull flag харагдаж байгаа. Тэгээд энэ bull flag resolve болчих юм бол ерөнхийдөө өргөжлүүлээд дэшээ явах. Хэдүүлээ нэмэхгүй, хэдүүлээ бас хасахгүй. Окей? Бас шуналтахгүй. Одоо хэдүүлээ шуналтах цаг юусоо биш. Та анзаарч байгаа юм бол тэ хөрөнгөний зах зээл Omgen, Mag7, Magnificent 7, Nvidia, технологийн компани, Oracle бүх хувьцаанууд ер нь бол уналтанд орсон байгаа. Хэдүүлээ яах ёстой юм бэ гэх юм бол энэ уналтын үеэр доллар номер 1 худалдаж авах ёстой. Худалдаа авах чадвараа хамгаалах ёстой. Тэгээд энэ томоохон эдийн засгийн хямрал дуусныхаа дараа амьд үлдсэн компаниудаас түгэд авчих гэсэн үг. Окей. Тэгээд хэдүүлээ юу хармаар байна гэх юм бол тэ Nvidia хэдүүлээ харцгаая. Энэ ер нь бол тэ ярьжсэн хэлжсэн sideways consolidation нэлээ эндээ яваад тэгээд ер нь бол саяхан breakdown болоод буцаага дэшээ гараад одоо 200 хоногийн moving average ирсэн байна. Тэгээд ер нь бол хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол доошоо заагаад байна. Хэдүүлээ бас Mag7 би бас хэлжсэн та short position апаар байгаа юм бол аваарай. Энэ 60 дээр тий ер нь бол 55 хүртэл явах магадлал гэсэн тийшээ одоо хүрчлээ. Mag7 одоо ер нь бол нэг bear flag
bear flag-тэй явж гин тэгээд үргэлжлүүлээд доошоо явах. Sorry. Цонхон болохгүй юм бохч. Тэгээд ер нь бол өмнөх хаяасаа ингээд доогуур явчлаа. Тэгээд ёроол нь хаан байх магадaltaй юм бэ гэх юм бол энэ бүр 30 лөө ерөөхдөө унах бүрэн боломжтой. Хэдүүлээ бас QQQ Nasdaq ингээд харцгаа энд бас ерөөхдөө bear flag тэгээ өмнөх ёроол нь хаана байгаа юм бэ гэх юм бол 402 дээр байна. Тийм учраас доошоо явах потенциал амар том байгаа шүү. S&P 500 дээр бас яг адилхан энэ хүртэл ер нь бол доошоо явах боломжтой. Ер нь бол амар инерц алдж чинь эндээ бас нэг bear flag тэгээ дараагийн target юу юм бэ гэх юм бол 6200 тэрний дараа 5900 тэгээд энэ дэд бүтц тесрэлт Иран Америкийн дайн улам ширүүцээд ирэх юм бол ер нь бол тэгээ энэ 4900 5000 лөө бүрэн явах бүрэн боломжтой шүү. Окей. Манай багц дотор хамгийн том жин эзэлж байгаа BCI маань ер нь бол uptrend-тэй буцаагаад эхлүүлчлээ. Тэ өчигдөр хаалтын хаш хэд байсан бэ гэх юм бол 24.70 4 тэгээд та харж байгаа юм бол тэ хэдүүлээ саяхан бас нэмээд авлаа 23 мөр дээр одоо 24 хүрсэн байна. Тэгээд санаа зовлтгүй энэ айгүй хөрхөн дэш явах юм. За Bloomberg Commodities Index өчигдөр бас энийг хэдүүлээ бид нэр юу хийсэн бэ гэх юм бол скриншот оруулсан. За энэ дотор юу байгаа юм бэ гэх юм бол нефт байгаа, алт байгаа, нүрс байгаа, зэс байгаа, төмөр байгаа, газ байгаа, ер нь бол commodity гийн одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бас байгаа. Тэгээд энд юу харагдаж байна гэх юм бол те энэ бол 2013 оноос хойш ер нь бол амар том basic pattern тэгээд Орос Украины дайнасаа болж нэг дахиад нэг топ тэгээд юу болсон бэ гэх юм бол түрүүн бас тайлбарлаж ирсэн хүмүүс commodity-га салаад зараад те эндээ айгүй олон хүмүүс ер нь бол эзэн сольсон энэ commodity index-ийн хувьд бол тэгээд одоо юу болж байна гэх юм бол дараагийн шок тэгээд та мэдж байгаа бид нар мөнгөний арилжаан дээр энийг бас амжилттай хэрэгэлсэн алтан дээр бас яг адилхан энэ яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ cup and handle formation яах магадaltaй вэ гэвэл breakout хийчих юм бол тэ солиотой бүр энэ тэ энэ аягныхаа тэ ёроолноос ам хүртэл адилхан хэмжээгээр ерөөхдөө дээшээ явах потенциал бол байгаа. Гэхдээ шууд одоо нэг ийм зураасаар ингээд пуужинтахгүй та энэ дунд тэ багц дотроо 50,000 ба за магадгүй 25,000-аас дээш заяа мөнгөтэй юм бол та бас юу авч болох юм бэ гэх юм бол энэ Bloomberg Commodity Index Futures магадгүй нэг заяа шулдаж болохгүй шүү. Яагаад гэх юм бол амар өндөр хүршүүрхтэй. Тэ 25-аас 50,000 доллартай юм бол нэг гэрээ авч болно. Окей. 50,000-аас 75-тай юм бол магадгүй 2-ыг 100,000 ба түүнээс дээш юм бол нэг 3-ыг зүгээр санал болгомоор байна. Гэхдээ тэрнээс илүү авахгүй шүү заяа. Яг гэвэл амар өндөр хүршүүрхтэй. Тэ ер нь бол сүртэй ихээр авах хэрэггүй. За өмнө бас групп дотор юу тавьсан байсан бэ гэвэл нүрс окей. Нүрсний үн хаш аюул сонирхолтой энийг заавч хэдүүлээ ингээ харах ёстой. Роттердам бууж байгаа эрчим хүчин нүрс. Окей. Юу хийдэг юм бэ гэх юм бол энийг цахилгаан станц дотор ингээ шатаагаад цахилгаан үйлдвэрлэдэг. Окей. Тэгээд энийг хэдүүлээ харах хэрэгтэй. Гэхдээ энэ амар хөшүүрхтэй. Окей. Энтэй төстэй юм хэдүүлээ аав. Окей. Гэхдээ энэ ерөөхдөө Европын нүрс яаж байгаа юм бэ? Ерөөхдөө илэрхийлж байгаа. Тэгээд ягаад энийг үзүүлж байна гэх юм бол та харж байгаа юм бол Орос Украины дайн маргаан эхэлж явах үедээ хүмүүс баг зэрэг ингээд нүрсийг худалдаа авч эхэлсэн. За Орос Украин руу дайраад орсон чинь газ мааз тасраад та харж байгаа юм бол энэ нүрс яасан бэ гэвэл тэ 21 оны 12 сард 120-тай байсан юм бол энэ бүр 460 руу пуужинсан. За энэ ерөөхдөө дахиад болох магадaltaй. Тэгэхээр Ravnbit бас юу судалж байгаа юм бэ гэх юм бол энийг хэн харилцаалах боломж болох юм бэ гэх юм бол ойролцооныг 250-аас 400 мянган долларын тэм хөрөнгө олтын багцтай хүн нэг юм уу хоёр гэрээ ерөөхдөө авч болно. Тэрнээс доош мөнгөтэй энийг бити худалдаж аваарай. Яагаад гэх юм бол та all in орж байгаа гэсэн. Тэгээд нэг 3-5 дараад тэгээд та хэдэн жилийн хөтөлбөр байхгүй. Энэ дээр ерөөхдөө та шултаж болохгүй. Юу хийх вэ гэх юм бол энийг одоо хэдүүлээ Ravnbit энийг аягүй сайн ажиллаж байгаа. Би өөрөө энэ хаваар нэг хөөрхөн хөрөнгө олт хийгээд нэг тэ 20 мянган доллар нэг 2 хоногийн дотор хийсэн. Тэгээд баярлаад тэгээд одоо юу болж байна гэх юм бол энд нэг жижигхэн flag үүсэж байгаа гэж магадгүй retraction явж байна. Тэгээд энэ буцаагаад 108 110 руу ингээ буугаад ирэх юм бол хэдүүлээ энтэй төстэй юм лөө хөрөнгө олт хийх магадaltaй. Гэхдээ амар савлж магадгүй. Тийм учраас та
энийг боломжлуулж байгаа. За эргэж тойрон хөрөнгөний зах зээл унжээ хүмүүсийн хөрөнгө оолтын баг цаг болж байгаа. Бид нар яаж ийна гэх юм бол тий доллар өсөж जैन бүх юмны үн нэмэгдэж जैन тэгээ манай багц яахчгүй баг зэрэг ингээд аажмаар өсөж जैन эргэн тойрны хүмүүс тий хямарж байгаа хэдүүлээ баярлж जैन тэгээд хэдүүлээ яах ёстой юм бэ гэх юм бол 7 хоног болгон 2-7 хоног болгон сар болгон Монголд одоохондоо доллар алдчих яах үедээ мөнгөө доллар болгох ёстой тий дансаа цэнгэлэх ёстой тэгээд ийм аажмаараа инфляциасаа бид нарыг хамгаалдаг багцаа илүү зузаан болох ёстой шүү. Окей. За айхан байхгүй манай багц айгу дэжгүй айгу кул. Тэгээд маргааш ирээд уулзсан. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.